За сайн байцгаана уу. Хятадын сошиалын одоодыг цувралаар танилцуулж байгаа одоогийнхоо энэ удаагийн дугаарт Гин Шуай гэдэг хөдөө тосгоны 34 настай нэг залууг онцолж байна. Энэ залуу бол үнэхээр амар хөгжилтэй залуу. Бүр ярихаар л инээ төрөөд байна. Би маш стресстэй ажлын ачаал ихтэй байгаа үед энэ Гин Шуайгийн бичлэгүүдийг үзэхээр бүр өөр юм мэдлгүй инээ төрөөд бүр хамаг юм сэгсэрчдэг. Амар хөгжилтэй нөхөр байгаа. Тэгээд энэ хүний хийдэг юм нь ерөөсөө юу вэ гэхээр сошиалд төмрийн дархан Гин гэдэг нэрээр алдаршсан. 10 сая гаруй дагагчтай. Тэгээд энэ залуу бол дээхэн үед манайхан шпос гэж ярьдаг штэ, шинэ бүтээл оновчтой санал гэдэг. Ийм инженерийн сэтгэлгээ асар их хөгжсөн залуу. Хүй нэгдлийн үеэс ирсэн хүмүүсийн хувьд бол үнэхээр од болох залуу. Харин орчин үеийн технологийн өндөр дэвшилттэй энэ цаг үед бол түүний хийсэн зүйлүүд арай болох нүсэр харагддаг ч гэсэн тэдгээр шинэ бүтээлүүдийг нь харж дагагчт нь үнэхээр их баясаж инээж бас хөгжилтэй байдаг юм аа. Тэгээд энэ залуу бол Хэбэгийн Эдисон гэдэг нэрээр хятадын сошиалд алдарсан. Хэбэ мужийн Баодин хотын Диншин Сяны Янцон гэдэг бүр хөдөө тосгонд амьдардаг. Өөрийнх нь гэр бүл өрөөсөө музей шиг дан хашрын өөрийнх нь хийсэн тэр хөдөлмөр ажил хөнгөвчлсөн хөгжилтэй ийм нүсэр тийм эд зүйлүүдээр дүүрэн байдаг. За Гин Шуай бол багасаа ерөөсөө утас шөрмөстэй, сонирхолтой дуугардаг барьдаг бүхэл ямыг задлж, тайлж, доторхыг нь нэг бүрчлэн сонирхож, буцааж угсардаг ийм инженерийн сэтгэлгээтэй хүүхэд байсан байгаа. Энэ залуу бол тэгтээ бас мөнгө цаас олох гэж гадагшаа гарч нутаг орноосоо гарч ажиллаж үлдсэн тосгоны хүн чинь тэгээд их хот руу очиж бас ажиллаж нөгөө янз бүрийн үйлдвэрийн газарт арматур зангидах гагнуур хийх тэгэл цайны газарт үйлчлэгч угаагч ногоо арилгагч хүртэл ингээл хамаг ажлыг хийсэн байгаа. Хэдийгээр тэр ажлуудаа хийжсэн ч гэсэн нөгөө гэртээ баг хүүхдээ орхиод гарцсан ээж шиг байнга нөгөө хийх дуртай ажлуудаа өгүүлэл тэрэл зүйлээ хийхсэн гэж айгүй мөрөөдөж исэн. Тэгээ хожим нь эргээд нутагтаа ирээд яг тэр зүйлүүдээ ингээд хийж эхэлсэн. Гэр орных нь байтугай тосгоных нь хүртэл бүгдээрээ энэ хүүхдийг шоолоод хийж байгаа юмыг нь элэглэж дооглоод ингээд басамж. Манай хүн хамгийн анхных нь бүтээл гэхэд чинь төмөр тавчиг хийсэн байна. Тэгэл аав нь энэ төмрөөр хийсэн гутлыг хэн өмсөх вэ? Хүнд хэрэгтэй юм хийгээч гэж ингэсэн. Ээж нь бол бүр гомдоод зөндөө уйлж дуулдаг. Тэгээ ээжигээ баярлуулж талархуулах гэж тэр төмөр шүүр, төмөр сам, төмөр төрөвч энэ тэрийг хийсэн байгаа юм л да бэлэг болгож. За тэгээд ингээд хийсэн зүйлүүдээ 17 оноос эхлээд TikTok тавьсан. Тэгээд хятадын сошиалын янз бүрийн тавцангуудад тавиад тэрийгээ бүр чин сэтгэлээсээ ингээд тайлбарладаг нь ингээд хүмүүс бүр амар хөгжилтэй. Тэгээд маш хөгжилтэй юмнууд хийдгэлтэй нэг амар том ингээд ламтуу байгаа байхгүй юу. Тэснэ тэр нь бол эмэгтэй хүний цүнх. Тэгээд доторх зохион байгуулалт нь айгүй цэнцгэрхэн. Тэгэнгүүтээ тэрийгээ тайлбарлахдаа ингээд гудамжинд халдлах сүрдүүлгэнд эмэгтэй хүн өөртөө цүнх мөхөж булаах гэдэг юм бол буцаага цүнхээрээ цохих боломжтой гэж тайлбарлаж байгаа жишээ нь ингээд сэрүүлэгтэй цаг байх чинь асар том юу хийн гута бүрээ шиг зүйл хийгээд тэгээ тэр нь ингээд сэрүүлгийн дугаархаар амар нөгөө сэрээд охио хангинадаг. Энэ чинь бол бас л нөгөө дотор нь тэр холбож байгаа барьж байгаа зүйл нь бол амар инженерийн сэтгэлгээ сайтайг ингээд баталж байна л та. 衣服放到机器人手臂的下方，打开开关，这样它就会模仿我们人类这样洗衣服，这样洗出来的衣服比较有灵魂。 Яг хятадын сошиалын инфлюенсерүүд бол амар нэр алдартай болоод энэ алдар нэрээ ашиглаж маш их мөнгө олдог. Гин Шуайгийн хувьд бол тэгж айхтар овоож уцаатал уудалж байгаа мөнгө цаас байхгүй боловч бас боломжийн гоё орлого ашиг олж эхэлсэн. Тэгээ хүн бол бас мөрөөдөлтөй үнэнж байх юм бол бурхан түүнийг шагнадаг юм бас бодож жишээ болоод байгаа залуу л да. Маш бүтлгүү мөртлөө амар гэгээ мөрөөдөлтөй ерөөсөө мөрөөдлөө орхитгүй хүмүүс байдаг штэ. Яг тэрний жишээ. Тэгээ Гин Шуайгийн дагагчид бол ганцхан хувь онцгой зүйлүүдийг түүгээр хийлэх захиалгууд өгч эхэлсэн. Тэгээд энэ захиалгуудаа дарагдаад хотод ажил хийж исэн аавыгаа дуудаж авчираад
цалинжуулаад бас садангийнхаа нэг ажилгүй байсан хоёр ахад одоо ажил сургаад тэгээ одоо дөрүүлээ баг болоод одоо аавынх нь одоо жинхэнэ юу зэмлэж шүүмжилж исэн тэр зүйлийг одоо бүр хамтдаа хийдэг болцгоосон. Одоо энэ нь бол одоо бизнес болсон. Тэгээд ийм нэг хөгжилтэй, сонирхолтой залуу байгаа. Түүний хийсэн бүтээлүүд нь бол үнэхээр инээдтэй л дээ. Ингээд одоо хүмүүс ингээд төрсөн өдрийн биолог бие биенийхээ нүүрэн дээр түрхэж өгч хөгжилдөж явах ингээд олон удаа харсан. Тэгэнгүүтээ нөгөө хашир биолог цацруулагч машин хүртэл зохион бүтээсэн байх жишээ нэ. Тэгэл тэрийг нь хараад бол өстэй хүмүүс ээлг нь хөшөөд татаж амж байгаа юм чинь. Тэгэл тэрэнд чинь маш нарийн бас инженерийн ухаан хэрэгтэй шүү дээ. Тэг хэдийгээр одоо орчин үеийн одоо эд зүйлүүдийн хувьд нэлээд болох нөхсөр харагдаж байгаа ч гэсэн үнэхээр одоо инженерийн ухаан шингээж хийсэн ийм сонирхолтой эшбосууд хийдэг ийм залуу байгаа. Геншвайн бол өөрөө их даруй залуу л да. Тэгээд тэр бас нэг удаа CCTV-д ярилцлага өгч өнгөрсөн шүү. Тэгээ CCTV-д ярилцахтаа болохоор миний энэ хийж байгаа зүйлүүд яг олон хүмүүст бол одоо инээдтэй тэмээ харагдаж магадгүй, амьдрал нь үнэхээр тийм хэрэг тус болохгүй байж магадгүй. Гэхдээ бүтээл сэтгэлгээстэй хүмүүст одоо тэдэнд одоо бас янз бүрийн одоо тэр бүтээлч зүйлүүдээ хийхэд нь сэтэл бас болоосэй гэж зорж одоо энэ ажлаа орхихгүй өнөөдөр турсан гэж хэлсэн байдаг. Энэ залуугийн имиж бол одоо тийм муурт ус сахал тэгэл мөрөвчтэй өмд. Ерөөсөө нөө хүсэл мөрөөдөл хоббигоо орхиогүй шиг тэр энэ имиж стайлаа бас ерөөсөө орхиогүй. Тэгээ одоо бас хятадын сайшруулахын энэ залуу бол хөдөлмөрч бүтээлч бас өөртөө ихтэй хамгийн гол нь хүсэл мөрөөдөлтөө үнэнч хүн гэдэг утгаар нь их одоо хайрлаж бас ингээ олонний танил болсон. Ийм залуу байгаа. Ингээд Хэбэ нутгийн Эдисон маань одоо улам бүр одоо нэр алдранд орсож одоо хятадтай 10-20 сая дагагчтай хүү юм чи одоо улмаар одоо дэлхийд үнэхээр нэр нь гарч үнэхээр энэ одоо хийж байгаа зүйл нь бүр их ашиг болж хүн төрөлхтний сайн сайхны төлөө шин сайхан зүйлийг одоо бүтээгээсэй гэх ёроолоор одоо энэ удаагийнхаа влогийг өндөрлж байна.